дататай компани, датагаа цуглуулж чадсан, датагаа удирдах чадсан, тэ эргээд энэнийг AI-тай уялдуулад энэ дээр асар хурцтай шийдвэр гаргаад явж байгаа компаниуд бол одоо яг энэ цагт бол хамгийн хүчтэй бизнесийн системээ бий болох хэвээр захирал одоо та байхгүй байхад тэр одоо компани чинь асуудалгүй ажиллаж явах хэвээр гэж яриад байдаг. А гэт энийг яаж хийх юм? Яаж хийх гэдэг асуудал. Тэгээд энэ дээр бол яг бидэд бас сүүлийн одоо 2-3 жил ингээд ажиллаад тодорхой хэмжээний шийдэл гаргаад өөрсөн дээрээ нэвтрүүлээд туршаад за эргээд одоо харилцагч байгууллагууд руугаа нэвтрүүлээд ингээд явж байгаа. Одоо монголчин өөрөө бас хөгжиж байгаа улс. Тэ? Одоо бид нар бол одоо илүү хөгжихийн тулд одоо илүү л их зүйлийг хийж бүтээж явахгүй бол одоо ингээд нэг амраал байгаад ах юм бол одоо энэс чинь яаж хөгжих вэ те? За би өнөөдөр 8 цаг ажиллаа гэж бодох те. За өнөөдөр би ямар үр дүнд хүрсэн бэ гэж бодох хоёр чинь сэтгэлгээний хувьд өөр болчихж байгаа гэсэн үг те. Тань тодорхой хэмжээний чадварууд байгаа бол тэрийг тэгээд баталгаажуулж байгаа болохгүй гэж те. Та програмын инженер бол тэр Microsoft-ийн ч гэдэм үү сертификатуудыг авчих, баталгаажуулдаг яг тийм стандарттай одоо юм яг бодитоор хэмждэг төлөвүүд зөндөө олон байна. Тэгэхээр тэн дээр анхаарах хэрэгтэй болов гэж. Өдөрлөс манлайлагч хүмүүсүүд өөрөө бодож байгаа, санаж байгаа, зорж байгаа юмнууд өөрөө маш зэгцтэй болгох. Тэрийг өөрөө хүмүүстээ ойлгомжтой тодорхой хэлэх тий эргээд хүсэж байгаа үр дүнгуудээ өөрөө тодорхой байх юм бол тэнд бол тэр хүмүүс маань өөрөө ямар ч үр дүнгийг бол гарах боломжтой л гэж харддаг. Тэгвэл өөрөө тийм ерөнхий юм яриад тодорхойгүй юм яриад тэгээд дараа нь ингээд юу гэдэг нь тий өөр юм яриад одоо үр дүн хүсээтэй үйл эн чинь бас ингээд ойлголцлын зүрх үүс. Нөгөө том офстой гэдэг ч юм уу тий олон ажилтнтай гэхээсээ яг одоо орчин үед бол илүү процессыг автоматжуулж чадсан, тэ датагаа цуглуулж чадсан, датан дээр анализ хийгээд, за тэгээд AI-ыг ажиллуулж чадсан ийм компаниуд бол одоо ирээдүйд одоо илүү хурдтай явах нь бол тодорхой болж байна л да. За өглөөний мэнд хүргэе. Нөгөө амралтын өдрийн өглөө бас цаг гаргаж манай подкастад оролцож байгаад маш баярлалаа. За өглөөний мэнд хүргэе. Намайг одоо бас урьж оролцож байгаа явдалд бас баярлалаа. Өнөөдрийн манай зочны амрт Smart Software Group-ийн үүсгэн байгуулагч, төлөөлөл удирдах зөвлөлийн дарга, за Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч анх хоёр оролцож байна. За мэдээлэл технологийн салбарт бол тасралтгүй 20 жил ажилласан. За маш олон зуун програм одоо хангамжийг одоо хөгжүүлэхэд гар бие оролцсон. За олон мянган байгууллагын үйл ажиллагааг гол нь автоматжуулж оновчлох дээр одоо тэр чиглэлд одоо үйл ажиллагаа явуулж байгаа энэ компанийг удирдах байгаа хүн оролцож байна. За тэгэхээр өнөөдөр би манай ярьцлага залуу одоо мэрэгчлэгчдэр за дээрэс нь бас компаниудтай явж байгаа захирлууд бизнесийн эзэд ч гэсэн маш өгөөжтэй ярьцлага болох болов уу гэж бодож байна. Тэгэхээр ер нь орчин үед одоо бизнес гэдэг ойлголт өөрөө маш их одоо ховсоо өөрчлөгдөж байна те. Процесс автоматжуулалт AI гэдэг маш олон зүйлс байна. За бид нар олон улсад магадгүй AI гэхээр одоо Cloud, ChatGPT гэдэг одоо тийм тэр чат систем, чатботоор төсөөлөд идэг ийм ойлголт бас их байдаг. Гэтэл яг газар дээр нь буулгаад одоо тий бизнес дээр аваад үзэхээр тэр яг юу болж таарж байна. Одоо өнөөдөр Монголд бизнес автоматжуулах, оновчлох тал дээр яг бодтой ямар боломжууд бүтээгдэхүүн гарч байгаа юм тий. Тэр талаар ярих гэж бодож байна. За тэгээд дээрэс нь ер нь одоо танай байгууллагын стратеги цаасан дээр байдаг бол тэрийг яаж өдөр тутмын үйл ажиллагаатайгаа яг яаж холбох юм те яаж хэмжих юм. За тэгээ хүн ер нь сонгосон мэрэгчлээ яаж тордож өнгөлөх юм энэний одоо ач холбогдол нь юу байдгийг гэдэг талаар гэх мэтчлэн чухал сэдвүүдээр ярья гэж одоо бодож байна. Тэгэхээр ярьслаа би танай компани үйл ажиллагааны талаар асууж эхлэе гэж бодож байна. За Smart Software Group өөрөө одоо 4000 гаруй харилцагчтай болсон байна. Сүүлийн одоо хэдэн жилийг харахаар жил болгон танай харилцагчдын тоо ингээд баг 1000-аар өсөд исэн ийм тоо үзүүлэлт харагдчихсан л та. Тэгэхээр 60-70 гаруй тусдаа одоо бүтээгдэхүүн байж байна. Танах санхүүгийн програмаас ахуулаад за ERP систем, Cloud ERP гэж ярьж байгаа. Тэгэхээр компанийнхаа тухай манай үзэгчдэд товчхон танилцуулж өгөөч. За манай компани одоо 2014 онд үүсгэн байгуулагдсан. За яг програм хангамжийн чиглэлээр за програм хангамж дотроо ерөнхийдөө enterprise одоо софтвер буюу одоо яг ERP систем гэж одоо ярьдаг тийм байгууллагын одоо автоматжуулалтын ийм цогц шийдлийг одоо бид нар боловсруулж
за зах зээл дээр бизнесийн байгууллагуудаа санал болгоод явдаг. Ийм яг цэвэр програмын хэмжээний групп компани байгаа. За бид үүсгэн байгуулагдсан цагаас хойш ерөнхийдөө бизнесийн байгууллагуудын одоо дотоод автоматжуулалтын системүүдийг одоо хийгээд ирсэн. За энэ дотор бол яг олон ERP гэхээр дотроо нэг олон модулуудтай. За одоо жишээ нь байгууллага гэхээр чинь дотроо олон хэлтс нэгж олон хүн ажилтгтай адилхан яг тэр хэлтс нэгж хүн болгон ч тодорхой хэмжээний одоо процессын дагуу ажлууд хийж байгаа тэр процесс тэр ажлуудыг автоматжуулах зорилготой ийм системүүдийг хөгжүүлдэг. За ялангуяа одоо бид нар үүсгэн байгуулагдсан цагаас хойш байгууллагын одоо санхүү нэгтлэн ботох бүртгэлийн одоо системийг хамгийн анхны манай бүтээгдэхүүн хөгжүүлсэн байдаг. За ингээд 3 түвшний жижиг дунд агсан гэдэг 3 түвшний одоо санхүүгийн одоо програм хөгжүүлээд ингээд одоо тэр мэн одоо өнөөдөр бас нэлээд олон харилцагчдэр одоо үйл ажиллагааг нь автоматжуулаад ингээд ажиллаж байна. За энэс гадна бол одоо бас нөгөө борлуулалт хүний нөөц за тэгээд нөгөө байгууллагын үйл ажиллагаанаас хамаарат тэр болгонд нь зориулсан ийм олон төрлийн софтверуудыг бид нэр хийгээд тэр нь мэдээж одоо ERP гэдгээр дотроо бүгд хоорондоо одоо уялдаа холбоотой ажилдаг. Нэг дата нэг газар орсон бол нөгөө модулууд системүүд дээр тэр дата дахин орох шаардлагагүйгээр мэдээллийн одоо энэ дотоод урсгалууд өөр хоорондоо ингээд уялдаа холбоотой ажиллаждаг. Ийм системийг бид нэр хөгжүүлдэг. Тэгэхээр одоогийн байдлаар бол яг манай компанийн хувьд бол дотроо нэг 7 охин компанитай, нэг толгой компани ингээд 8 компани үйл ажиллагаатай бид үйл ажиллагаа явуулж байна. Тэгээ одоогоор бид нэг 120-од ажилтнтай одоо бас үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр Smart Software Group хувьд өөрөө групп компани бүтц рүү шилжээд ажиллаж байгаа 4000 гаруй харилцагч байна. За 80 бүтээгдэхүүн гэж хэллээ. Энэний ард бол маш их процесс үнс нь явж байгаа болов. Гэхдээ эдгээр бүтээгдэхүүний зарим одоо онцлог бүтээгдэхүүнүүдээс би бас хаашаа асууна гэж бодож байгаа. Тэгээд би түрүү бас дурдсан. Ер нь одоо бизнес өөрөө маш өөрчлөгдөж байна. Компаниг борлуулалт ашиг офисын хэмжээ ажилтны тоо гэдгээр бол тодорхойлохоо болж байна. Харин ямар системтэй хэр өгөгдөлт одоо суурилсан хэмэл оюуныг яаж ашиглаж байгаа ер нь эзэн байхгүй байхад ажиллаж чадах уу хэр хурдан суралцаж өөрчлөгдөж чинь гэдгээр нь илүү үнэлж байна гэдэг жаа. Тэгээд бизнесийг та нэг өөрийнхөө нэг оруулсан пост дээр 9 ангилсан байсан За хамгийн доод түвшний компани бол одоо survival түвшин дээр байгаа бий амьд үлдэх түвшин дээр байгаа гэх юм уу. За мөнгө урсгал одоо хамгийн чухал одоо эзэн бүхнийг шийддэг гэжлэн. За тэгээд дээшээ хөгжлийн шат дээшээ явсаар байгаад хамгийн дээдлийн одоо компаниудын нэг болохоор autonomous enterprise буюу одоо бараг л өөрийгөө удирдах явцдаг зөвхөн стратегийн шийдвэр дээр л одоо гол шийдвэр гаргаж байгаа хүмүүс оролцдог гэх юм уу. Ийм хөгжлийн шатууд байгаа. Тэгэхээр таны харж байгаагаар та одоо бараг 4000 гаруй компани процессыг автоматжуулахад танай компаниуд ингээд оролцоод явсан байна. Одоо ийм survival mode буюу одоо амьд үлдэхийн төлөө ажиллаж байгаа бизнесүүд Монголд их байна уу те? Эдгээр компаниуд ер нь юунд анхаарах ёстой юм? За их гоё асуулт асуулаа ер нь яг байгууллага одоо болгон бол өөрийн нэг тийм хөгжлийн төвшөндөө явдаг тий тэгээд нэг байгууллага болгоны өөрийн нэг зорилго гэж байдаг тий одоо зарим байгууллагууд бол одоо юу гэдэг за ингээ болчлоо дооч гэдэг юм уу тий зарим нь бол одоо юу гэдэг ингээд илүү цааштай өндөр том зорилго тавиад тэрнийхээ хойноос ингээд тэмүүлээд явж идэг. Тэгэхээр тэр төвшнгөөс хамаарат одоо энэ хөгжлийн төвшнгүүд гарч ирж байгаа гэсэн үг. Тий ер нь бол яг Монголд бас ихэнх байгууллагууд маань жижиг дунд одоо байгууллагууд байдаг. Тэгэхээр энэ байгууллагуудын хувьд бол одоо ер нь өөрийн чинь сая хэлдгээр одоо нөгөө том офистой гэдэг ч юм уу те олон ажилтнтай гэхээсээ яг одоо орчин үед бол илүү процессыг автоматжуулж чадсан те датагаа цуглуулж чадсан тэн дээр одоо юу гэдэг датан дээр анализ хийгээд за тэгээд AI-ыг ажиллуулж чадсан ийм компаниуд бол одоо ирээдүйд одоо илүү хурдтай явах нь бол тодорхой болж байна л да. Ер нь бол тэрнээс л одоо энэ бол сэтгэлгээний өөрчлөлт гарч иж байгаа гэсэн үг. Одоо манай компани том гэдэг ивэл одоо удахгүй бас асуудалд орох магадaltaй гэсэн. Тэгэхээр ер нь яг өөрийн асуултанд бол ихэнх компаниуд ерөнхийдөө жижиг дунд төвшөнд явж байна. За дөнгөж л одоо бас энэ нөгөө мэдээллийн систем ашиглаж эхлээд датагаа цуглуулах энэ төвшөндөө
явж байгаа. Тэгэхээр энэ дээр яг би юу хэлэх гээд байна нөгөө байгууллагын яг нөгөө энэ үүсгэн байгууллага захирал тэр хүмүүсийн яг харж байгаа өнцөг зорилгоос л энэ бүх зүйл хамаарат байгаа гэж хараад байгаа. Ерөнхийдөө одоо бид нар яг энэ төвшөндөө ингээ байгаад болж байна гэж үзвэл угаасаа тэнд нэг илүү юм шаардлагагүй шүү дээ. Үнэхээр одоо ирээдүйд одоо тий салбартаа манлайлна, олон улсын зах зээлд гарна гэж байгаа компаниудын хувьд бол одоо энэ мэдээллийн системийг ашиглах, датагаа цуглуулах тий. За ингээд бүр цаашлаад бол одоо энэ data driven organization болох. За бүр ирээдүйд одоо энэ autonomous enterprise байгуулах болох гэдэг ийм дүр зургийг бол бас хараад ойлгоод энэ рүү бас урттай шилжилт хийгээд явж байгаа гэж харж байгаа. Тэгэхээр data driven organization буюу одоо өгдөл суурилсан байгууллагын одоо хөгжлийн шатаараа доор нь болохоор process driven company буюу одоо процессор удирдуулдаг компани гэж байна. За яг жижиг бизнесүүд маань хөгжөөд одоо process driven company буюу одоо процессор удирдуулдаг одоо төвшин рүүгээ шилжиж байгаа компаниас олон байгаа болов уу гэж харж байна. За тэгээд үндсэн процессууд нь бол тодорхой стандарт ажиллагааны заавар тогтсон. За ажлын урсгал яг автоматжаад хэлсэн. За KPI, за стратегитайгаа уялдсан ч үгүй юм уу. За үүрэг хариуцлага тодорхой эмх зэгцтэй болж ирд юм байна л та. Гэхдээ шийдвэр гаргалт ингээ удаашраад эхэлдэг. Хит их дамжлага үүсгээд bureaucracy одоо хүн зуртал үүсгээд эхэлдэг те. За инновац сулрах эрсдэл гарч эхэлдэг гэж байгаа энэ төвшөнд. Тэгэхээр энэ төвшөнд байгаа компаниудад та юу зөвлөх вэ? Яг одоо нөгөө нэг талаасаа одоо юу гэдэг нь те одоо процесс ингээд нөгөө хит нүсэр болохоро ингээд юу гэдэг нь те удаан болдог гэдэг асуудлууд байдаг те. Нөгөө талаасаа бол одоо юу гэдэг нь илүү тийм agile байх хэвээр процессгүйгээр одоо урдтай байх хэвээр гэж ингээл ярьдаг шүү дээ тий. Тэгээ ер нь бол яг зөв одоо энэ юу гэдэг нь жижиг компани жижиг байх та угаасаа бол нэг процесс гэл ингээл нэг цаг хугацаа алдаад шаардлага угаасаа тийм цаг зав байдаг. Илүү бүтээгдэхүүн дээрээ төвлөрөө бүтээгдэхүүн үйлчлэгэн дээрээ илүү төвлөрөөд илүү одоо хүн хоорондын харилцаа дээр ойлголцоод тийм agile байдлаар ер нь ажилладаг. Тэгээ тэр загвар бол илүү одоо юу гэдэг нь одоо ч гэсэн бас илүү хурдтай ажиллах ийм загвар бол одоо үнцэнтэй байгаа. Гэхдээ яг байгууллага өөрөө томроод ирэхээр энэ чинь нөгөө нэг илүү чанарын асуудал хөндөгдөнө. Тэ чанар хүнээс хамаарсан алдаа гэдэг зүйлүүд одоо чухал болж ирнэ. Тэгэхээр бол ер нь бол одоо би бол миний харж байгаагаар бол процесс руу бол өсөөгөө ороод харин тэр процессоо харин одоо юу гэдэг нь тэ байнгын одоо бизнес процесс re-engineering гэдэг ойлголт байдаг. Тэр нь ингээ байнгын сайжруулад явах хэрэгтэй. Тэрнээс процессоо сайжруулахгүй байгаад байвал тэр маань ингээ нөгөө хүн зурталч гэдэг юм уу те асуудал юмнууд бол бий болох магадaltaй. Тэгээ процессоо сайжруулад явах юм бол энд эргээд нөгөө чанар бол өөрөө бас чухал. Ялангуяа одоо энэ нийт одоо юу гэдгийг алдааны 95% нь процессоос болж гардаг гэсэн нэг тийм үг өгдөг шүү дээ. 5% нь бол хүнээс болж гардаг гэдэг юм уу те хүний одоо оролцоос болдог. Тэгэхээр аль болох процесс өөрөө сайн болоод тэрийг байнгын сайжруулад ингээ явах юм бол одоо эргээд тэр чанар гэдэг зүйл бас илүү тэгэхээр процессоо сайжруулж байж тогтмол сайжруулж иж нөгөө ирээдүйд AI нэвтрүүлэхэд хэрэгтэй тэр датагаа цуглуулж авах гэсэн үг. Тэгнэ гэсэн үг. Тий. Яг ер нь бол яг процесс гэдэг нь одоо нөгөө ажлыг л тодорхой болгож яах гэсэн үг шүү дээ, тий. Хин ямар ажил хийх юм, ямар шат амжилгаар явах юм, тий. Эргээд одоо юу гэдгийг процессууд нь тодорхой болж байгаа байгууллагууд дээр бол эргээд бид нар яг энэ AI эйжентүүдийг ашиглахад илүү хурдтай хэрэгжүүлнэ гэсэн үг. Яг л тэнд бол одоо юм тодорхой байгаа учраас тэр ажлуудыг одоо эйжент даатгаад эйжент одоо тэр зарим одоо процессын урсгалуудыг хариуцаад энэ ажлуудыг хийх доол тийм байдлаар нэвтрүүлээд эхэлсэн байгууллагууд бол бас зөндөл байна л да. Тий. Тэгэхээр санхүү бүртгэлээр жишээ авч үзье. Танай компани жишээ нь за одоо санхүүгийн програмд хөгжүүлдэгтэй. Сүүлд бол танах одоо энэ cloud платформ cloud одоо орчинд одоо нэвтрүүлээд эхэлсэн. Одоо жишээ нь зүгээр энгийн жишээ авах уу те нэгтлэн бодогч одоо нэг ийм баримтыг шивэд оруулахад өөрөө баггүй цаг хугацаа орно. Харин танай системийг ашиглаад тухайн баримтыг бол ингээ автоматар бүртгэждэг. Энэ өөрөө бас их цаг хэмжээний ч гэдэг юм уу. Энэ чиглэлд яг ингээд Монголын бизнесүүдэд яг бодиттой нэвтрээд эхэлсэн шийдлүүд гэдгийг та одоо ямар байдлаар харж байна? За бидэд яг AI руу одоо судалгаа шинжилгээгээ эхлээд 2-3 жил болж байна. За ер нь бол яг 2022 онд ерөнхийдөө анх OpenAI ChatGPT одоо анх гараад тэрнээс хойш бол одоо бас нэлээд AI-ийн
хөгжлөмийн өөрөө их асар хурдтай явж байна те. Ялангуяа generative AI гэдэг бол одоо ер нь өмнө хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болчлоо шүү дээ. Тий. Ялангуяа одоо бидний одоо гол зорилго бол яг нь бизнесийн байгууллагуудын одоо энэ одоо автоматжуулалт тий. Энийг энэ дээр бид нар яг AI-г хэрэгжүүлэх гэдэг дээр яг одоо гол төвлөрөөд явж байна. За бид нар яг түрүү жил одоо хэд хэдэн одоо AI шийдлүүдийг системдээ оруулж бас арилжлагч нартай танилцуулсан. За одоо үржин сая хэлдгээр нөгөө нэхэмжлэх тий бадаан энэ зүйлүүдийг бол одоо таниад ингээд одоо гүйлгээ баримтуудыг бүртгэх энэ одоо гар ажиллагааг хэлбэрчүүлэх шийдлүүдийг бас танилцуулсан байж байгаа. За мөн одоо датан дээр ажилладаг AI. Тэгээ байгууллагын одоо тэр мэдээллийн сан датан дээр суралцаад ингээд одоо тэн дээр нь зөвлөгөө өгдөг, хэрэгтэй мэдээллүүдийг өгдөг ийм AI-г бид нар одоо бас дөрвжил альсгч нартаа нэвтрүүлсэн байж байгаа. Тий. Яг одоо өнөөдрийн байдлаар бид нар бол одоо байгууллагын одоо датаг одоо хүмүүсийн өдөр тутмын хэрэгэлдэг те нөгөө OpenAI, Cloud те эдгээр дээр нь одоо шууд холбоод за эндээсээ одоо өссөн мэдээлэл авах те одоо байгууллагын одоо мэдээлэлээр анализ хийлгэх ийм бүрэн ажлуудыг бас ингээд туршаад төрөлхөө явж байна. Тэгэхээр AI-ийн хөгжлийг харахаар жишээ нь одоо санхүү хариуцсан захирлын ч байд юм уу, ерөнхий нахтлангийн ч байд юм уу хийдэг зарим одоо үүргүүдийг бол аль хэдийн маш сайн одоо AI орлоод эхэлсэн биз дээ. Жишээ нь танай компани та өөрөө за манай компани одоо тий 6-7 охин компани байна. Нийтээр нь одоо сүүлийн 5 жилийн борлуулалтыг компани болгоноор нь одоо харьцуулаар гаргаад ирээч гэдэг юм уу. Тэнгүүд танай мэдээлэл дээр маш зэгцтэй одоо тий шийдвэр гаргахад айгу бэлэнтийн мэдээллийг боловсруулж өгч шүү дээ тий. Тэгэхээр та ер нь бизнес эрхлэгчдэд энэ мэт одоо шийдвэр илүү оновчтой датанд суурилж гаргахад хэрэгтэй энэ шийдлүүдийг туршлагаасаа олцооч. Тий илүү одоо юу гэдэг нөгөө нэг AI ашиглаад ирэхээр нөгөө хүн чинь нөгөө бас өөрөө хөгжөөд яг юу асуух уу. Тэгээ нэг асуулт асуух чадвар бас илүү сайжраад ирж байгаа байхгүй. Ер нь бол одоо юу гэдэг зарим талаараа ингээд нөгөө бэлэн зүйл болж байгаа ч гэсэн одоо асуулт асуух чадвар бол илүү хөгжөөд ирж байгаа гэсэн үг тийм. Ялангуяа одоо энэ дээр бол нөгөө generative AI ашигладаг хүмүүс байна. Тэгэхээр би бол одоо юу гэдэг яг байгууллагынхаа одоо юу гэдэг ERP буюу санхүү, хүний нөөц, тийм борлуулалт тэр бүх датан дээрээ одоо өөрийн хүссэн асуултуудаа асуугаад мэдээлэл аваад тэн дээрээ одоо юу гэдэг шийдвэр гаргахад энэ мэн бүр асар одоо их цаг хугацаа, хүний нөөц, энерги хэмжээгээ хэмжээл байгаа байхгүй. Ер нь бол ингээд одоо өртөг мөнгөний хувьд ч гэсэн энэ бол маш бага өртгөөр энэ асуудлыг шийдэж байгаа гэсэн. Ер нь бол тий. Одоо юу гэдэг мэдээж санхүүтэй холбоотой байгууллагын одоо гол санхүүгийн мэдээлэл өөрөө чухал шүү дээ. Мөнгөн урсгал нь ямар байна, борлуулалт нь ямар байна, зардал нь ямар байна, ашиг нь ямар байна. Тэ өмнөх жилүүдэд харьцуулахад өсөөд байна уу, буураад байна уу гэх мэтчлэн. Санхүүгийн ерөнхийдөө гол одоо үзүүлэлтүүд, KPI үзүүлэлтүүд маань ер нь одоо бас сайн төвшөнд яваад байна уу, муу төвшөнд яваад байна уу гэдгийг зүгээр л ганц асуултаар л асуугаад бүх мэдээлэл авах ийм одоо цаг үед бид нар бол амьдарч байна. Хуучин бол юу гэдэг энийг чинь ингээл нөгөө боловсруулаад тий одоо юу гэдэг за нэг тийм өгөөтөх гээл тий тэн дээр ингээл нөгөө хүмүүс ажиллаад боловсруулаад тий цаг хугацаа алдаал ингээл нөгөө Excel дээр ажилт юм уу тий ингээл нэг асар их ажил болдог байсан бол за одоо энэ бол жинхэнэ нөгөө нэг AI-ийн модулүүд маань өөрөө энэ дээрээ ажиллаад асар хурдтай одоо жишээ нь энэ мэдээллүүдийг боловсруулад өгөх ийм боломжтой болсон. Тэгэхээр бол одоо ер нь бол одоо түрүүний хэлдгээр дататай компани датагаа цуглуулж чадсан, датагаа удирдах чадсан тэ эргээд энэнийг AI-тай уялдуулаад энэ дээр асар хурдтай шийдвэр гаргаад явж байгаа компаниуд бол одоо яг энэ цагт бол хамгийн одоо хүчтэй ийм компани гэсэн үг л би бол тэгж харж байна. Тэгээ яг харахгүй энэ AI технологи хөгжил бол одоо жилээр биш сараар 7 хоногоор айгүй хурдтай асар хурдтай өөрчлөгдөж байгаа гэж харж байгаа. Тэгэхээр танах бас Smart CPM гэх систем байна. За компаниуд стратеги гаргадаг. Тэгээ за мэдээж эрхэм зорилго, алсын хараа, за тэгэл стратеги тодорхойлоо явуулдаг. Гэтэл тэр стратегийг бүр яг өдөр тутмын ажилтай уйж холбож өгөх систем байхгүй болохоор цаасан дээр үлддэг гэж байна. Тэгэхээр энийг яаж одоо за нэг юм стратеги гаргачлаа, том бодлого гаргачлаа тий. Яаж өдөр тутмынхаа одоо үйл ажиллагаатай холбохын тэр доор байгаа менежер болт тий
одоо хилцээний захирал цэцгээч гэдэг юм уу. Энэ хүмүүсийн өдөр тутмын үйл ажиллагаатай яаж холбоож өгөөд дараа нь тэрийг яаж хэмжих вэ гэдэг дээр хүн болгон ер нь их тийм хариулт яриад идэггүй. За ер нь л зөв стратеги тодорхойлох ёстой л гэдэг. Яаж хийх вэ гэдэг асуудал байна шүү дээ. Энэ дээр за одоо бизнес эрхэлж байгаа тий одоо үүсгэн байгуулалт гүйцэтгэх захирал за энэ хүмүүсийн одоо бас гол шийдэх ёстой асуудлуудын нэг л дээ. Яаж одоо бизнесээ амжилттай удирдах уу? Тэ одоо манай одоо мундаг зөвлөхөж хэлдэг бизнесийн систем гэж ярьдаг тий. За бизнесийн системээ бий болгох ёстой. Захирал одоо та байхгүй байхад тий одоо компани чинь асуудалгүй ажиллаж явах ёстой гэж яриад байдаг. Гэтэл энийг яаж хийх юм? Яаж хийх гэдэг асуудал. Тэгээд энэ дээр бол яг бидэд бас сүүлийн одоо 2-3 жил ерөнхийдөө ажиллаад тодорхой хэмжээний шийдэл гаргаад өөрсөн дээрээ нэвтрүүлээ туршаад за эргээд одоо харилцагч байгууллагууд руугаа нэвтрүүлээд ингэ явж байгаа. За тэгэхээр яг байгууллага дээр мэдээж одоо хүн болгон өдөр тутамдаа ингэ ажил хийж байгаа тийм үйл ажиллагаа явуулж байгаа. Нэг талаасаа нөгөө талаасаа яг байгууллага маань өөрөө тодорхой хэмжээний зорилго стратегтэй явж байгаа тийм. За нэг зорилго тавиад тэр зэгт хүрье гэдэг тийм. Эргээд энэ одоо зорилгоо яаж өдөр тутмынхаа үйл ажиллагаатаа уялдуулах уу? Тийм одоо тэнд ажиллаж байгаа хүмүүс маань одоо яг аль зорилгын төлөө ажиллаж байгаа байлаа. Тэгээ миний энэ ажил маань аль зорилготой уягдаж тэр маань одоо яг аль төвшөнд явж гин гэдэг зүйлүүдээ бас ингээд тодорхой ойлгох, харах, хэмжих ийм асуудлууд өөрөө их чухал байдаг. Тэгэхээр яг бидний энэ CPM гэдэг энэ систем маань яг гол сапн нэгдүгээр одоо байгууллагын стратегийг яг одоо байгууллагын тэр өдөр тутмын ажлын үйл ажиллагаатай уялдуулж өгч байгаа. Тэгээ энийг хэмжиж байгаа асуудал байж байгаа. За хэмжинэ гэхээр мэдээж одоо нөгөө дата хэрэгтэй. Тэ? Тэгэхээр одоо дата байхгүй бол аливаа зүйлийг одоо хэмжих боломжгүй хэцүү тэ. Тэгэхээр энэ бол одоо бүх юм датан дээр суурьж ажиллаж байгаа гэсэн. Датан дээр суурь. Тэгэхээр одоо байгууллагын одоо дөрөвний хэлсэн нөгөө би 80 бүтээгдэхүүн гэж ярьлаа шүү дээ. Тэгэхээр байгууллагын энэ одоо жишээ нь дотоод үйл ажиллагааны энэ 80 систем дээр чинь өдөр тутмын үйл ажиллагаа автоматчаа датанд бүрдээд ингэ явж байгаа гэсэн. Тэгэхээр энэ датан дээр ажиллаад энэ датаг боловсруулад эргээд энийг байгууллагын одоо өнөөдрийн стратеги зорилт хаана явж байна тэ гэдгийг яг тодорхой харуулж байгаа гэсэн. Тодорхой харуулж байгаа гэсэн. Одоо бид нар бол яг ихэнх байгууллагууд одоо чинь бизнес төлөвлөгөө гээл тэ ингээл цаасаар батлаад ингээл за тэрийг дараа нь хэмжин инээ тэрээ гээл ингээл ажил болдог тэ. Тэгэхээр одоо чинь манай компанийн хувьд бол одоо нөгөө бизнес төлөвлөгөөгөө цаасаар батлахаа болцсон тэ. Ерөнхийдөө энэ системээр бүх юм явж байгаа гэсэн. Энэ системд бид нэр стратеги оруулаад тэ KPI-д оруулаад за тэрийг одоо зорилгоо тодорхойлоо тэ одоо ямар төвшөнд байгаа дараагийн аль төвшөнд очих юм гэдэг юм дандаа тоон утгаар явж байгаа гэсэн. Бүх юм датан дээр суурлаад тоон утгаар тэгээд энэ хэмжигдээд явж байгаа. Тэр датаг яг үгээд нөгөө 80 системээсээ татж байгаа гэсэн. Татж байгаа гэсэн. Тэгэхээр тэр систем дээр байгаа одоо нөгөө нэг зүгээр ингээд систем дата оруулаад одоо гэж байх биш. Тэр оруулсан дата чи өөрөө байгууллагын дотоод энэ нөгөө нэг одоо урсгал болж байгаа. Одоо хүнээр бол нөгөө цусны хэрэгэлт гэдэгтэй адилхан датаны одоо дотоод энэ урсгал чи өөрөө илүү амьд яг зөв гэсэн. Тэд нар маань илүү стратегтэй уягдаад тэр оруулсан датанууд маань стратегтэй уягдаад одоо яг хаана явж байна гэдэг юм датагаараа хэмжигдэнэ гэсэн. Тийм. Тэгэхээр одоо ерөнхийдөө нөгөө бизнес төлөвлөгөөний гүйцэтгэл тэ бүх юм датан дээр суурилж. За инхээр л нөгөө нэг data driven organization болно гэсэн. Тэгэхээр ядаж нөгөө байгууллага дотор чинь нөгөө датаны соёл бий болж байгаа гэсэн. Нөгөө нэг байгууллагын зөвхөн удирдлага шин чинь датаны соёл чинь байгууллагын бүх ажилтнууд дата гэдгээ ойлгодог. Тэ датаны соёл буюу одоо дататай ажил сурна гэсэн. Дата ямар чухал вэ? Датан дээр суурилж шийдвэр гаргадаг. Тэ үнэхээр үйл ажиллагаагаа сайжруулъя гэж бодож байгаа бол тэр үйл ажиллагаагаа эхний ээлж нь хэмжих юм байна гэдгийг ойлгодог. Хэмжихийн тулд дата байх ёстой юм байна гэдгийг ойлгодог. Тэ ингээд датагаа цуглуулад хэмжээд тэгээд одоо ямар төвшөнд байгаагаа ойлгоод дараагийн зорилгоо тавиад дахиж хэмжээд ингээд ажилдаг. Ийм л одоо үйл ажиллагааг зохицуулсан. Тэгээд ер нь бол яг зөв байгууллагт нэг юм 3 төрлийн ажил байдаг гэж одоо би одоо юу гэдэг нь те манай багийнхан судлаад ингээд энэ систем дээр оруулсан байдаг те.
ямар ч байгууллага одоо хувийн хвшил байна уу, төр байна уу, за үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага те. За нэгдүгээрт нь бол одоо юу гэдэг төслийн ажил буюу одоо байгууллага одоо юу гэдэг хөгжлийнхаа оройны цэг дээр хүрээгүүл бол ямар нэгэн байдлаар төсөл хэрэгжүүлдэг те. Үйл ажиллагаагаа сайжруулах. За мэдээж одоо тэр хөгжлийнхаа орой дээр хүрсэн байгууллага бол төсөл хэрэгжүүлэх шаардлагагүй байх л та. Тэгэхээр жил болгон байгууллагууд маань үйл ажиллагаагаа сайжруулах ийм төслүүдийг хэрэгжүүлдэг. Тэгэхээр ийм төслийн ажлууд ерөнхийдөө бүх хилцс нэгжээр орж ирдэг те. За хоёрт нь бол одоо юу гэдэг те нөгөө процессын ажил буюу одоо байгууллагын одоо процесс явж байгаа тэр дунд одоо хүмүүс маань процессын ажлыг хийдэг. Одоо юу гэдэг нэг харилцагчийн санал хүсэлт орж ирэхэд тэр санал хүсэлтийг шийдвэрлэх ажлууд гэх мэт те. Энэ бол одоо процессор явна. Нэгэнд нь хойрлогдаад те. За нөгөө хүмүүс тэр асуудлыг шийдээд дуусгадагч байт юм уу те. Тэгэхээр одоо байгууллага дотор өөрөө улам процесс байдаг. Тэр процесс донд хүмүүс маань оролцоод тэр процессын ажлуудыг хийгээ явж идэг. За гуравт нь бол яг нэг тогтмол ажил гэж байдаг. Ер нь бол одоо цаг хугацаанаас хамаарсан ийм одоо те өдөр болгон хийдэг ч юм уу, сар болгон, улирал болгон, жил болгон хийдэг ийм тогтмол ажлууд байдаг гэсэн. Тэгэхээр энэ одоо ажлуудыг илүү одоо байгууллага маань тодорхой болгоод те эргээд энийгээ стратегитайгаа уялдуулаад тэгээд одоо мэдээллийн системийн тусламжтайгаар одоо бүх үйл ажиллагаагаа хянж удирдах эргээд гүйцэтгэлээ хэмжээд явах ийм л одоо системийг бид нар зохион бүтээгээд ингээд хэрэгжүүлээд явж байгаа. Энд дээр задлаад асуухад одоо жишээ нь яг өгөгдөл суурилсан байгууллага болж байгаа компани бол жишээ нь удирдлагууд нь би ингэж бодож гин гэдэг үгийг за өгөгдөл ингэж хэлж гинэ дата ингэж хэлээд байна штэ гэдэг асуултаар одоо орлуулдаг, сольдог гэх юм уу. Одоо мэдрэмжтэй биш датанд суурилж гин гэж штэ. Тэгэхээр энэ дээр би холбож асуух гэдэг байгаа нь яг одоо энэ шийдлүүд нь үнэхээр сайн хөгжиж гин гараад ирч тэ. Гэтэл одоо компани удирч байгаа удирдлагуудын сэтгэлгээний асуудал байна штэ. Одоо одоогийн үр дүндээ ханчаад за одоо болондоо гэдэг байгаа мó эсвэл өшөө хөгжих гээд байгаа мó хөгжихдээ одоо тэ юу ашиглах уу ямар арга барил ашиглах уу гэхээр та энэ дээр юу ямар бодолтой байдаг вэ? Одоо нөгөө тасралтгүй сурах гэдэг ерөнхийдөө дэлхийн нийтээр те одоо ялангуяа ИЕ гарч ирснээс хойш одоо сурах гэдэг зүйл мэн өөрөө асар хурдтай хөгжиж штэ. Тэ одоо юу гэдгийг 10 жилийн өмнө 20 жилийн өмнө бол өөр байлаа те. Сургууль төгсөөл баг. Тий. Одоо бол энэ чинь нөгөө тасралтгүй суралцахгүй бол өөрөө болохгүй. Тасралтгүй суралцах бүх боломж өөрөө нээлттэй болцсон. Байгаа гэж харж байгаа. Тий. Тэгээ ялангуяа одоо байгууллага удирдах байгаа хүмүүс л өөрөө яг энэ цаг үед бол өөрөө маш хурдтай дасан зогцож өөрчлөгдөхгүй бол өөрөө тийм одоо нэлээд бизнес удирдахад өөрөө энэ чинь хэцүү болж байгаа байхгүй юу? Ялангуяа одоо сая хэлдгээр энэ дата AI-тай компаниуд бол одоо маш хурдтай ингээ хажуугаар нь сумг гэдээ гараа явах боломжтой болж байгаа гэсэн. Тэгэхээр ялангуяа одоо энэ дээр нөгөө нэг удирдлагуудын сэтгэлийн арга барил өөрчлөгдөх болж байгаа гэсэн. Тэгээ хуучин арга барилаараа ингээ яваад байж болохгүй. Тэ ялангуяа нөгөө хүн хоорондын ойлголцол өөрөө байгууллагт их чухал гэдэг шүү дээ. Одоо үнийн нөөцтэй тэ хоорондоо ингээд нөгөө ойлголцож бид нэг зорилгын төлөө явдаг. Тэгэхээр энд ойлголцлын зөрөөнүүд их гардаг тэ. Би ингэж бодож чинь, тэг чинь ингэж чинь гэдэг ингээд. Тэгэхээр дата гэдэг зүйл маань энийг одоо яг нэг төвшөнд ойлголцоход илүү хялбар болгож өгч байгаа. Нэг хэлээр ойлголцоход гэсэн тоогоор. Тэ. Тэгэхээр бол одоо энэ дээр нөгөө ямар нэгэн тийм маргах ч юм уу тэ ингээд санал зөрдөх асуудал байхгүй. Яг л дата юм байна. Тэ. Ингээд датан дээр суурлаад хүмүүстэйгээ ойлголцоод үйл ажиллагаагаа удирдахад бол одоо илүү л нэг төвшөнд нэг төлөвөн дээр хурдан ойлголцоод явах ийм л одоо зүйл гэж харж байгаа. Тий. Тэгэхээр яг нь одоо би энэ нэг жишээ яриа л да. Одоо чинь хойч юм ингээд юу гэдэг ингээд нөгөө байгууллагт үйл ажиллагаа явуулахаар те ялангуяа ажилтнуудтайгаа ойлголцох тэд нартай ингээд ажиллахад бас нэлээд тийм сорилтууд тулгардаг те. Тэгээ ялангуяа манай компани сүүлийн 4 жил data driven organization болох гээд нэлээд одоо бас ажил хийсэн. Тэгээ байгууллагынхаа одоо бүх дата мэдээллийг тодорхой дата мэдээллүүдийг бид нар дотооддоо нээлттэй болгоод тэ ингээд бид нар одоо яг нэг имийг олон талаас хардаг болоод ирж байгаа гэсэн. Нэг датаг олон талаас хараад ирэхээр бидний нэг ойлголцол нэг төвшөнд болоод ирж байгаа.
Тэгээ удирдлагч нэг ойлголттой явна. За ажилтнууд ч гэсэн нэг ойлголттой явна те. Менежерүүд ч гэсэн нэг ойлголттой болно. Тэгэхээр энэ мань өөрөө бидний хоорондын нэг ойлголцол гэдэг зүйл маань өөрөө маш чухал ийм зүйл болж ирж байгаа. Тэгээ бид нар датагаа хараад ярина те. За ийм байна. Энийгээ яаж сайжруулах вэ? Яах вэ гэх үү? Ингээд байхаас ч тийм ерөнхий хэмжигдэхгүй те. Ингээд нэг ийм зүйлүүд ярих нь илүү багасна гэсэн үг. Тийм яг илүү тодорхой зүйлүүд яриад ирэхээр эргээд нөгөө хөгжил өөрөө тэн дээр амар тийм хурдан мэдрэгдэж байгаа байхгүй юу? Надад энэ чинь хурдан хүмүүс ойлголцоод эргээд тэгэхээр чинь тэнд байгууллагын хөгжил гэдэг зүйл өөрөө ингээд аяндаа ингээд мэдрэгдээд ирдэг. Тэгэхээр энэ ч гэсэн танай компани одоо яг бодит үр дүнгээс харагдж байгаа болоо гэж би зүгээр ажигласан л да. Одоо жишээ нь 4,000 гаруй харилцагч байна. Тэгээ сүүлийн жилүүдэд жил болгон л бараг 1000 харилцагч нэмэгдсэн үр дүн гарсан байна. За татварт бол 3.5 тэрбум төгрөгдүүлсэн байна. Групп компанийн хувьд ийм амжилттай ажиллаж байна. Тэгэхээр та өөрөө энэ одоо өсөлтийг ингээд авч явахын тулд өөрөө бас тасралтгүй суралцж байгаа тий олон улсын томоохон одоо арга хэмжээ хурлуудад оролцдог. За SAP-гээ танаа чиглэлээр дэлхийд хэрэглэдэг энэ компаниас суралцах ч гэдэг юм уу. Тэгэхээр одоо зүгээр энгийн жишээ дуртахад та бас дурдж ирсэн нөгөө laptop culture буюу одоо ингээд лаптоп зөөрийн компьютер хэрэглэдэг соёл гэж яриад байна шүү дээ. Хаанаас ажиллаа хий чинь. Тэгэхгүй ингээд ажилдаа зөвхөн офстой ирээл десктоп дээр ингээд ажиллаа хийдэг тийм хөшүүн байдал биш те. Хаан ч ингээд ажиллаа хийчдэг энэ соёл ч гэдэг юм уу. Энэ тал дээр та ер нь юу онцлох вэ? Зөв. Тэгээ одоо ялангуяа одоо юу гэдгийг одоо миний хувьд бол ингээд нөгөө компаниудад явж гин. За ингээд 4,000 гаруй бизнесийг одоо системийг нийлүүлээд явж гин гэдэг чинь тэр байгууллагуудын бас доктортой байдлыг хариуцаад ажиллаж байгаа. Тэгэхээр бол одоо бас энэ өөр хариуцлагаа бас ухамсарлаж байгаа. Цаашдаа бол илүү л сайн өөрийгөө хөгжүүлж явахгүй бол одоо эн чинь бас ингээд маш өндөр хариуцлага өөрөө явж байгаа гэж хувьдаа ойлгож байгаа. Ер нь бол технологийн хөгжил бол өөр асар хурдтай хөгжиж байгаа учраас одоо тасралтгүй л өөрийгөө хөгжүүлэхгүй бол болохгүй. Тэгээд яг өөрийгөө байнгын хөгжүүлэх гэдэл хичээж байна. За ер нь л яг байгууллагатай хэрэгжүүлэх бол одоо маш олон зүйлүүд байна л да. Мэдээж одоо гадны том технологийн компаниудаас суралцах тий одоо тэнд одоо үр дүнгээ өгж байгаа зүйлүүдийг бид нар бол хэрэгжүүлээд явах ёстой л гэдэг байр суурьтай байгаа. За дөрөвжлээс хойш бид нар яг одоо өөрөө чи хэлдгээр яг юм лаптопны соёл гэдэг дээр бол нэлээд одоо хүчтэй тийм төсөл эхлүүлээд ингээд дотооддоо хэрэгжүүлээд ингээ явж байгаа. За өнөөдрийн байдлаар бол яг нэг бид нар нийт нэг 800 орчим сая төгрөгийг жишээ нь энд ингээд хөрөнгө оруулалт хийцэн. Ерөнхийдөө ингээд яг л зөвхөн офстой ирээд ажиллах биш те. Ер нь л ингээд юм чөлөөтэй таанаас ч бас гэрээсээж ажиллах боломжтой те. Амраа явжсэн ч бас тэндээсээ бас өсвөл ажиллах боломжтой, ажил дээрээсээ ажиллах боломжтой ийм одоо уяатан нөхцөл рүү шилжээд за энэ мань бас нэлээд одоо жоохон дуусах шат руугаа хэрэгжээд ингээ явж байгаа. Тэгээ би бол яг одоо нэг 4 жил бас American Silicon Valley ороод тэнд бас технологийн компаниудаар ороод бас нэлээд туршлага хоримтлуулад тэгээ энэ жил бас нэлээд одоо хэд хэдэн ажлуудыг бас ингээд компанид хэрэгжүүлээд явж байгаа. За нэг нь бол энэ лаптопны соёл явж байна. Би өөрөө ч гэсэн энэ дээрээ суралцаад одоо эхлээд өөрөөсөө эхлэхгүй болохгүй. Тэгээд одоо өөрөө бас энэ дээрээ нэлээд одоо хаач явж исэн лаптоптойгоо явж идэг те. Тэгээд энэ дээрээ одоо бас суралцаад явж байгаа. За хоёрт нь бол одоо нэг үр дүнтэй ажиллах гэдэг ийм сэтгэлгээ өөрөө бас их чухал байна гэж харж байгаа. Одоо монголчин өөрөө бас хөгжиж байгаа улс те. Одоо бид нар бол одоо илүү хөгжихийн тулд одоо илүү л их зүйлийг хийж бүтээж явахгүй бол одоо ингээд нэг амраал байгаад байх юм бол одоо энэ бол чинь яаж хөгжих вэ те. Тэгэхээр бол одоо илүү л одоо бас ухаалгаар одоо ажиллах хэрэгтэй байгаа. Тэгээ тэрний дунд бол яг үр дүнтэй ажиллах гэдэг сэтгэлгээ их чухал юм байна гэж энэ жилээс одоо бас компанид хэрэгжүүлээд явж байгаа. Яг үр дүнтэй гэж яг бүгд л ойлгодог те. Гэхдээ энийг ингээд бас ач холбогдол өгөөд энэ жилээс нэлээ одоо юу гэдэг нь те одоо юу за би өнөөдөр нэг 8 цаг ажиллаа гэж бодох те. За өнөөдөр би ямар үр дүнд хүрсэн бэ гэж бодох хоёр чинь сэтгэлгээний хувьд өөр болчихж байгаа гэсэн үг те. Тэгэхээр бол илүү одоо үр дүн рүү чиглэж ажиллах нь бол өөрөө чухал юм байна. Тэгээд энэ бол эргээд заавал одоо офс дээрээсээ үр дүнд хүрнэ гэхгүй те. Үр дүнд хүрчихвэл одоо жишээ нь гэрээсээ ажиллаж болно. Одоо бид нар бол ингээд нэг зайнаас ажиллах тийм зүйлийг одоо бас компанид хэрэгжүүлээд
явж байгаа. За маань зарим ажилтнууд маань бас тодорхой дүрм журмын дагуу зайнаасаа бас ажиллаа хийгээд илүү үр дүн чиглэлд ажиллах ийм боломжийг одоо бас бүрдүүлээд явж байгаа. Саяны хоёулаа ярьдаг энэ технологийн боломжуудыг зөвөр ашиглаад зүүн хэмжээнд нэвтрүүлээд ингэснээрээ ирээдүйдээ одоо autonomous enterprise буюу бараг л өөрийгөө удирддаг хүний оролцоо одоо хамгийн бага түвшинтэй орсон ийм компанид болж хөгжих бодит боломж нь байгаад шүү дээ. Тэгэхээр хоёулаа төсөөлөе л да. За ийм компани хөгжүүлээд ийм түвшинд хүрчлээ гэх юм бол ер нь өдөр тутмын ажил ер нь ямар хуу харагдах бол та ер нь яаж төсөөлж байна? За ер нь бол тэнд бол одоо эйжент гэж яриад. Одоо ер нь бол яг 25 оноос эхлээд одоо эйжентийн тренд нэлээд одоо явж байна. Тэ тэгэхээр одоо яг тэр autonomous enterprise компанид бол тэнд бол эйжентүүд л ажиллана гэж харж байгаа. Тэнд бол одоо эйжентүүд ажиллаад тэгээд одоо шийдвэр гаргаад явна гэсэн үг байхгүй. Эйжентүүд шийдвэрээ гаргаад ингээд хүн бол яг тэн дээр нь хяналтаа тавиад тодорхой рүүлүүдээ тавьж өгөөд за зөвшөөрлүүдээ олгоод за хяналтаа тавиад тайлангаа сонсоод ингээд ажиллана гэж л харж байгаа. За ер нь бол бидний хувьд бол одоо бас энэ жил ERP систем дотроо одоо эйжентүүд хийгээд ажиллаж байгаа гэсэн үг. Тийм ер нь бол одоо байгууллага дотор чинь ингээд олон албан тушаал ройлууд байдаг те. Тэр болгон чинь ингээд одоо ERP систем дээр тодорхой хэмжээний үйлдэлүүд хийдэг. Тэр үйлдэлүүдийг одоо эйжентүүд хийх. Одоо яг тийм за нэг нэгтлэн бодогч 100 үйлдэл 100 ажил хийдэг бол за одоо тэрнийхэн те 10% 20% ч юм уу те эйжент хийдэг бол. Энэ бол одоо маш одоо ойрхон ирсэн ийм одоо ажил байж байгаа. Бид хэд бол одоо энэ ройл болгон дээр эйжентүүдэд сургаад ажлуудаа автоматжуулаад энэ жилийн үед бол бид нар бол одоо бас нэг байгууллагын нэг 10-аас 20% тий ажлуудыг бас нэг эйжент хийдэг болгох ийм зорилготой манай баг ажиллаж байгаа. Тий. Тэгэхээр бол одоо энгийн одоо ажлууд автоматчаад эхлэхээр илүү одоо бас байгууллагын стратеги руу чиглэсэн ажлууд руу илүү бас ажиллах ийм боломжийг одоо бас байгууллага руу олгоно гэж харж байгаа. Софтвер програм хангамжийг яг дээр үед бол нэг удаа татж аваад тэгэл насаараа тэгэл хэрэглээл байж идэг зөвхөн одоо ийм бүтээгдэхүүн гэдэг талаас хардаг шүү дээ. Одоо software as a service SaaS буюу софтвер програм хангамж өөрөө үйлчлэгээ юм а гэдэг тал руу танаач гэсэн явж байгаа шиг байна гэж харж байна. Давуу тал нь юу юм? За байгууллага талдаа одоо энэ маань асар их одоо юу гэдэг те цаг хугацаа хөрөнгө мөнгө хэмнэх ийм боломжтой болчихж байгаа. Хуучин бол одоо юу гэдэг нэг on premise гэдэг ойлголттой нэг өөрсдөн дээрээ нөгөө сервер ажилуулад за тэгээд тэн дээрээ суйрлуулаад за тэгээд нөгөө IT-ийн баг бүрдүүлээд тэ за тэрийг ингээд өөрсдөө хариуцаад явна гэдэг ч юм өөрөө үндсэн нөгөө үйл ажиллагаандаа илүү олон төвлөрөх хэрэгтэй тэ гэтэл эргээд одоо тийм зүйл дээр их цаг хугацаа алдна. Тэгээд тэнд зөндөө олон эрсдлүүд байна. Өөр технологи хөгжихээр тэрмэн өөрөөс тагж хөгжих хэрэгтэй болно. Гэт ингээд ийм асуудлууд байдаг байсан. Тэгээд ер нь бол одоо 2000 оноос хойш ер нь дэлхийн нийтэд энэ software as service гэдэг зүйл маань илүү хүчээ аваад тэгээд одоо Salesforce-оос эхлүүлээл одоо энэ маань нэлээд хүчээ аваад ингээд явж байна. За манай компанийн хувьд бол одоо мэдээж байгаа одоо бүтээгдэхүүнүүд маань одоо сүүлийн үед бол энэ cloud загвартай болоод одоо хэрэглэгч нартаа ингээд одоо сервис байдлаар хүрч байгаа гэсэн. Тэгэхээр одоо юу гэдэг энгийнээр одоо ярих юм бол те интернет байгаад за лаптоп байх юм бол одоо дэлхийн хаанаас ч одоо ажиллаа хийх те тэнд одоо софтвер ашиглах ийм боломжтой болж байгаа гэсэн. Бусад юм дээр санаа зовох шаардлагагүй. Тэрний хойно мэдээж одоо энэ дата дэд үтц ингээд нарийн одоо cloud дэд үтцийн ойлголтууд байгаа. За энийг бол өөрөө тэр одоо бүх тэр одоо системийнхаа үнэ шингээд үйлчлэгээ байдлаар одоо хэрэглэгчд маань аваад явна гэсэн үг. Тэгээд тэр бүх асуудлууд нь бол цаанаа шийдэгдээд явна л гэсэн үг. Тэгэхээр бол илүү одоо хялбар болж байгаа гэсэн үг л дээ. Орчин үеийн одоо шийдэл бол тий. Тэгэхээр танай компанийн хувьд албан тушаал ямар албан тушаалын түвшнээс үл хамааран одоо хамгийн доотлын соёл нь одоо бараг $1000 хүрсэн гэж та бас дурдж ирсэн. Энэ талаараа хаалцаач. За би өөрөө яг одоо инженер хүн.
тэгээ одоо яг энэ санхүүгийн бас одоо төрийн одоо улс төрийн одоо юу гэдэг инфляц гэдэг юм уу те юг бол бас сайн мэргэжлийн түвшинд ойлгохгүй гэсэн одоо цалингийн доод хэмжээ 792 мянга те ийм цалингийн хэмжээгээр Монголд амьдрах боломжгүй те зүгээр миний бодлоор бол яг цалингийн доод хэмжээ 3 сая байх хэрэгтэй ч юм уу гэж зүгээр хувийн хувьд харддаг те энэ бол мэдээж юм болоход зөндөө асуудал болох байх. Тэгэхдээ миний хувьд одоо компанида одоо бас энийг хэрэгжүүлээд явах бүрэн боломжтой. Ер нь бол гэж харж байгаа. Ялангуяа одоо юу гэдгийг Монгол залуучууд Монголдоо яагаад одоо өндрөөр үнэлүүлээд дэлхийн түвшинд ингээд ажиллаж болохгүй вэ? Тэ? Заавал одоо ингээд одоо өндөр хөгжилтэй оронд очиж тэ тэр орны одоо эзэн засагт хувь нэмрээ оруулж ажиллах ёстой гэдэг зүгээр нэг хувь хүний үнцэг байдаг. Тэр утгаараа бол бас ингээд өөрийнхөө чадах хэмжээгээр бас нэг зорилгоо тавиад л ингээд явж байгаа. Ер нь бол Монгол инженерүүд Монголдоо дэлхийн түвшний одоо цалин хангамжтай ийм ажиллах ийм компанийг одоо бас бий болгохын төлөө зорилгоо тавьсан ажиллаж байгаа гэсэн. Энэ жилийн яг миний зорилго бол ерөнхийдөө компанийхаа одоо юу гэдэг нь албан тушаал хамаарахгүйгээр доод цалинг $1000 төргийа гэдэг ийм зорилго тавьсан. Тэгээ ер нь бол энэ зорилго маань ер нь биелэлээ олоод одоо ингээд явж байгаа. Энэ зорилгын төлөө ажиллаж байгаа. За одоо жишээ нь юу гэдэг нь одоо инженер одоо софтвер инженерийн хувьд л одоо нөгөө сургуульд өгсөөд ажлын гараа эхлээд юм гэдэг нөгөө жуниор инженер гэж эхэлдэг те одоо тэгэхээр жуниор инженерүүдийн хувьд л ерөнхийдөө бол манайд бол одоо 3,500-аас 4,500-ийн хооронд те ийм цалинтай явдаг ч юм уу те. За middle инженерүүдийн хувьд л одоо те 4,500-аас те 6 сая хооронд ч байт юм уу те. За senior инженерийн хувьд бол 6 саяас 8 сая хооронд ч байт юм уу те. За иймэрхүү одоо цалин хөлстэй явж байгаа. Гэхдээ энийгээ одоо би бол илүү цаашдаа өсгөх дэлхийн түвшин рүү одоо аваачих ийм зорилго тавьсан. Энийг жилээр багаар одоо бас өсгөөд үнцний нэмэгдүүлэх. Эргээд эннийхээ хэрээр эргээд гарч байгаа одоо компани бүтээгдэхүүн үйлчилгээний чанар тэ өндөр байх. Эргээд бүтээгдэхүүн үйлчилгээгээ бид нар дэлхийн түвшинд гаргах гэдэг энэ зорилготойгоо бас уялдуулаад ингээ ажиллаж байгаа юм. Тэгэхээр олон улсын одоо компаниуд, томоохон компаниуд те ялангуяа Америкийн томоохон технологийн компаниудын одоо компанида нэвтрүүлсэн тэр калчер нь бол тэр тухайн ажилтан тэр ажлыг маш сайн хийхээс л өөр арга байхгүй те сэтгэлээ гаргаад одоо тэр офстай ажиллана уу, гэрээсээ ажиллана уу тэр нэг юунаас нөхцлөөс үл хамааран ажлаа хамгийн сайн хийхээс аргагүй тийм нөхцөл байдлыг л одоо бүрдүүлсэн тийм системийг одоо үүсгэсэн л байд юм байна гэж би зүгээр хувьдаа ойлгодог л доо тий. Тэгэхээр тийм зүйлийг одоо Монгол компани бас яагаад нэвтрүүлж болохгүй гэж тий. Та энэ дээр ямар ер нь алсын аргатай, ямар бодлоготой ажилладаг вэ? Яг зөв. Яг одоо нэг талаасаа стратеги гэж ярьж байгаа ч гэсэн нөгөө талаасаа бас яг энэ байгууллагын соёл өөрөө маш чухал. Тэ байгууллагын соёл өөрөө бас сайн тогтохгүй бол энэ стратеги өөрөө биелэх боломжгүй гэж ойлгодог. Тэгэхээр бол ялангуяа энэ байгууллагын соёлыг тэ зөв сайн соёлуудыг байгууллагатай нутагшуулж нэвтрүүлэх нь бол бас байгууллагын бас нэг чухал одоо зорилго гэж ойлгодог. Тэгэхээр ялангуяа энэ гадны компаниуд бол одоо энэ байгууллагын зөв соёлыг бас нэлээд сайн нэвтрүүлж үр дүнтэй ажиллаж чадчих гэж хараад байгаа. Тий. Тэгэхээр бид нар бол одоо ялангуяа Монгол компаниуд бол бид нар тэндээсээ сурах зүйл асар их байна л гэж харж байгаа. Тий. Одоо юу гэдэг ялангуяа энэ одоо хариуцлага одоо хамгийн энгийн ойлголт те хариуцлагатай байдал, үр дүнтэй байдал гэдэг одоо энэ соёлоодыг одоо ялангуяа гадны компаниуд бол өөрөө яг нэг гоё хэрэгжүүлээд те эргээд энэ хяналтын тогтолцоо те үнэхээр одоо яг хариуцлагатай ажиллаж чинь үгүй юу, үр дүнтэй ажиллаж чинь үгүй юу гэдэг байдал эргээд тэрийг одоо хянаж байгаа. Тэ за болохгүй байгаа одоо хүмүүсээ явуулж байгаа, за болж байгаа хүмүүсээ дэмжиж байгаа ч байт юм уу те. Энэ соёл бол өөрөө их хүчтэй явд юм байна гэж би бас олж харсан. Тэгэхээр бол одоо бас энэ одоо соёлыг бас компанида нэвтрүүлэх гэдэг ажиллаж байна тий. Ялангуяа одоо түрүүн би хэлсэн хариуцлагатай байдал, үр дүнтэй байдал гэдэг энэ зүйлүүдийг одоо бас компанида нэвтрүүлэх гэдэг
хичээж байгаа. Ялангуяа одоо эргээд нөгөө дөрөв хэлсэн нөгөө дэлхийн түвшний цалинг одоо биднээс өгөхийн тулд зүгээр ингээд цалин нэмээд болохгүй. Эргээд энэ чинь энэ зөвлөдөө биднээс бодож тэ бүгдийн зэрэг ингээд бас хөгжүүлэх ийм л одоо зорилготой ажиллаж байгаа гэх юм уу. За би сүүлд TED Talk-ийн нэг герман хэлтгчийн яриаг үзчихсэн. Тэр хүн юу гэж хэлж ийм вэхээр за карьерийн доктортой байдал бол аюулгүй байдал биш юм аа. Харин ч тодорхой тооцоосон эрсдэл хийх нь өөрөө аюулгүй байдал юм аа гэж хэлж ирсэн. Өөрөөр хэлэх юм бол мэдээж шинэ зүйл турших, суралцах ёстой гэдэг санаа явж байгаа шүү. Тэгэхээр таны компани эхлүүлж ирсэн үе рүү чинь эргээд буцъя л та. Ер нь тухайд та өөрөө өмнө бас одоо компаниудад одоо инженерээр ажиллаж ирсэн те. Тэгээд мэдээж тэр тухайн компаниудаа үргэлжлүүлээд ажиллаад явах боломж зөндөө байсан баг. Яагаад харин хувийн компани эхлүүлэх болсон те. Энд чинь өөрөө бас зөндөө эрсдэл тэгээд таны хэлж байгаачлан одоо хамтрагчийнхаа өмнө, үйлчлүүлэгчдийнхээ өмнө те ажилтнуудынхаа өмнө асар том хариуцлага шүү дээ те. Чи өөрөө дагаад эрсдэл. Тэгэхээр тэр түүхээсээ та хуваалцаач. За ер нь бол яг би одоо 2004 оноос хойш яг энэ одоо бизнесийн салбарт зориулсан одоо ийм enterprise software дээр л ажиллаж байна л да. Яг одоо яг энэ замаасаа хазаахгүйгээр яг л одоо энэ зам дээр явж байгаа гэх юм уу те. Тэгээ ер нь бол одоо enterprise software-ийн хөгжил бол яг олон улсад бол ингээд 60 оноос хойш те ингээд хөгжсөн. За CP гэдэг компани байна 72 онд үүсгэн байгуулагдсан те. Ер нь бол ингээд нөгөө enterprise software-ийн стандарт хөгжил те энэ бүх юмыг ингээд тодорхойлоод өнөө цагт ингээд манлайлаад явж байгаа. Тэгээ яг доос Монгол залуучууд яагаад энэ enterprise software дээр дэлхийн түвшинд гарч болохгүй гэдэг нэг юм мөрөөдөл дээрээс үндэслээд л одоо бас арай нэг өөр бас энэ софтверээ өөрийнхөө бодсноороо тэ өөрийнхөө харсан зүйлээрээ хөгжүүлээд эхлэе гэдэг нэг ийм мөрөөдөл дээр долгуурлаад л одоо бас компани маань эхэлж ирсэн. Тэ одоо ч гэсэн одоо тэр мөрөөдөлтөйг л явж байна. Ер нь бол одоо enterprise software-ийн хөгжлийг одоо бид нар өөрсдөө л ойртуулахгүй юм бол одоо хин нэгэн ойртуулах хэрэгтэй. Тэ тэр хөгжил рүү одоо бид нар явах хэрэгтэй. Тэгээ тэр хөгжлийг л одоо Монгол залуучууд Монголын програм хангамжийг ойртуулах гадал ингээл ажиллаад л явж байна. Тэгээ тэр одоо мөрөөдөл төр л гол мөрөөдөл бол яагаад одоо байж болохгүй гэж гэдэг мөрөөдөл төр л долгоорлаад л бид зорилгоо тавиад ажиллаж байна. Тэгэхээр миний ойлгож байгаа бол за мэдээж компанид ажиллаж байгаа залуу мэргэжилтнүүд ч байт юм уу хувийн одоо бизнес рүү орох гэж байгаа бол тэр тавих асуулт чи их том байх хэрэгтэй юм шиг байна. Тэр таарж байгаа том зорилго маань өөрөө их том зүйл рүү тэмүүлж иж өөрөө зам тулгарх жижиг асуудлуудад одоо няцаагдахгүйгээр явах юм болов уу гэж зүгээр ойлгож байна. Тэгэхээр энэтэй холбоотой асуухад ер нь хүн одоо түрүү ойлоо төр дурдсан товчхон дурдсан одоо нэг ихтэй сургууль сураал одоо болчдөг биш тасралтгүй суралцах тэгжиж одоо хөл нийлүүлэхийн нэлээд одоо сонирхолтой цаг үед бид нар амьдарч шүү дээ. Тэгээ таны хувьд одоо SQL Server ч гэдэг юм аль 2009 оноос ахуулаад одоо мэргэжлээ ахиулах тий өшөө илүү мэргэжих чиглэлд маш олон одоо Microsoft-ийн сертификаттай сургалтанд хамрагдаж шалгалт өгч гэдэг юм уу. Маш олон юм өөрийгөө хөгжүүлэх алхмуудыг хийсэн байна. Тэгэхээр та энэ туршлагаасаа хуваалцаач манай хийг сонсож байгаа залуу мэргэжилтнүүдэд бас сонирхолтой байх болов. За яг хувь хүний хөгжил гэхээр яг хүн өөрөө л бас нэг хичээгээд зорилгоо тодорхойлол явах хэрэгтэй. Яг тухайн үед бас одоо 24 5-таач байлуу те ер нь бас хувь хүнийхээ хувьд ер нь хувь хүн өөрийнхөө үнэт зүйлийг олох хэрэгтэй байна гэдэг. Тэ ер нь одоо би ямар үнэт зүйлийн төлөө яаж одоо бас амьдрах уу? Энэ амьдралын зорилго юу ах вэ гэдэг юм уу те? Ингээд бас жоохон судлаад ингээд бас эхэлж исэн зүйлээс хандж байна. Тэгээ яг тэр дотор чи мэдээж нөгөө одоо мэргэжлийн талаас өөрийгөө хөгжүүлэх, сайжруулах. Яг зөв миний нэг бас нэг боддог зүйл байдیں۔ Одоо хэрэгжүүлдэг гэх юм уу. Одоо тухайн одоо юу гэдэг тухайд би инженер байсан. Тэгээ одоо тухайн технологиуд дээр ажиллаж исэн. Тэн дээр нэлээд одоо гүнзгий судалгаа хийгээд тэрийг хэрэгжүүлээд явж исэн болохоор одоо ягаад гэвэл тэр одоо технологи зүйлүүдээрээ бас
зүйлүүдэд баталгаажуулаад тий энэ олон улсын түвшний энэ сертификат өнөөдийг авч болохгүй гэж тий нэгэн дотоод тэндгээр мэрэгшээд ажил хийж байгаа учраас гэдэг ийм бодол төрөөд одоо бас одоо зорилгоо тодорхойлоод тэгээд одоо бас энэ нэг тухайн үед нэг одоо Microsoft-ийн технологиуд тий SQL Server за .NET C#, Java за эдгээр дээр нэлээд одоо ажиллаж исэн учраас бас зорилго тавиад тэгээд энэ одоо сертификатуудыг авсан байдیں۔ Яг эндээс яг зүгээр энэ сертификат авахтай гол зорилго нь биш. Тэ энийг ингээд авах явц өөрөө их чухал байгаа. Хамгийн чухал нь. Тэр авсны дараах мэдрэмж бол тийм бас удаан биш шүү дээ. Ингээ аваад гоё санагдал ингээ явна. Тэр хамгийн чухал зүйл бол энийг авах тэр явц. Тэр дунд одоо хүн жинхэнэ нөгөө юм сурах, хөгжих, тэ эмийг өөрөөр харах энэ чадрууд хүнд нэмэгддэг. Тэгээ энэ л хамгийн гол өгөөчтэй зүйл гэж би бол өвдө хардаг. Бас өөртөө итгэлийг тодорхой төвшөнд нэмэгдэх бах нэг. Яг зөв. Тэгээ өөртөө итгэл гэдэг бол маш чухал. Тэ одоо анх одоо тухайн үед л хамгийн ихний сертификат авч яхад бол ингээд хүнд чинь нөгөө итгэл жоохон бага тэ. Би чинь хэм блэ? За энэ чинь олон улсын түвшний ийм сертификатыг авч чадах болов яах бол тэ? За чадахгүй бол одоо яах вүлээ ч гэдэг юм ингээл нөгөө янз бүрийн бодол орж ирж байгаа. Яг тэр дунд чинь яг нөгөө хүний бас тодорхой хэмжээний ажлын туршлага тэ? Бас ингээд тэр зүйл чинь бас өөртөө итгэл тэ? Итгэлийг өгдөм байлээ. Тэгээд одоо өөртөө итгээд л өгөөд л тэр сертификатуудыг авч ирсэн тухай тэ. Тэгэхээр надаас би эндээс нэг гоё санаа олж авлаа л та. Одоо тань тодорхой хэмжээний чадварууд байгаа бол тэрийг тэгээд баталгаажуулж яага болохгүй гэж те. За жишээ нь англи хэлтэй бол IELTS-ийн оноогоор баталгаажуулчих л та те. Та програмын инженер бол тэр Microsoft-ийн ч үгүй юм уу сертификатуудыг авчих. За математик санхүү бол CFA зэрэг гэх мэтлэн одоо тийм баталгаажуулдаг яг ийм стандарттай одоо ийм яг бодитоор хэмждэг төлөвлөд зүйлүүд одоо зөндөө олон байна. Тэгэхээр тэн дээр анхаарах хэрэгтэй болов уу гэж. Ахад танай компанитай холбоод асуухад за танах бол одоо групп компани, ахад 6-7 охин компани байна. Танах одоо энэ охин компаниудын CEO гүйцэтгэх захирал одоо ахлах менежерүүдийг та жишээ нь сонгож томилохдоо ажлын гүйцэтгэлийг харж гин үү, хандлагыг харж гин үү? Ер нь юуг нь голчилж үзээд одоо ийм томилгоо хийдэг вэ? За ер нь бол яг миний хувьд гол нь хандлага. Тэгээд яг нөгөө итгэлцэл бас чухал. Ер нь бол одоо гол хандлага итгэлцлийг л хардаг. Би бол одоо хүн ажилд авахдаа бас тэр зүйлийг гол нь хардаг. За мэдээж одоо хамгийн чухал зүйл бол одоо нөгөө шудраг ёс зүйтэй байдал тий. Хөдөлгөөний асуудал. За мэдээ дараагийн түвшинд мэрэгжлийн байдал гэдэг юмнууд орж ирнэ. За мэрэгжлийн байдлыг бол яг ингээд сургаж хөгжүүлээд явж болно. За хамгийн чухал зүйл бол өөрөө энэ урт хугацаанд юмыг харж байгаа учраас хандлагын асуудал өөрөө их чухал л гэж би бол боддог. Хандлага зөв бол хүмүүстэйгээ сайн ойлголцоод явцдаг. За мэрэгжлийн чадруудыг бол яг бид нэр ингээд сургаад хөгжүүлээд явчих бүрэн боломжтой гэж хардаг. Тэгэхээр компани удирж байгаа захирлуудыг удирдна гэдэг бас арай дараагийн түвшний чадвар болоо гэж бодож байна. Тэгэхээр ер нь яаж манлайлдаг вэ та? За би бас өөрөө суралцаад л явж байна. Тэ ер нь бол тэгээ яг манлайлагч хүний нэг хэд хэдэн чанар байх болов гэж боддог л та. Нэгдүгээр одоо юу гэдгийг хэлсэндээ хүрдэг байх хэвээр. Тэ энийг одоо бас би өөрийн үнэт зүйл болгож явдаг. Аль болох хэлсэн ярьсандаа хүрдэг манлайлагч өөрөө бас их чухал байх хэвээр л гэж боддог. За хоёрдугаард бол бас манлайлагч хүмүүс маань алсыг хардаг байх хэвээр. Тэ ер нь бол одоо хаашаа явахын төрүүлжтэй зөвхөн нэг одоо өнөө маргаашаа харахгүй шүү дээ. Ядаж нэг сар за хагас жил за 3 жил 5 жил ч гэдэг юм те. Ингээд одоо ирээдүгөө алсыг харна гэдэг бол өөрөө их чухал зүйл гэж боддог. За тэгээ энтэйгээ уялдуулаад бас зөв одоо төлөвлөгөө хийх. Тэ. За тэгээ хүсэж байгаа зүйлүүдээ бас хүмүүстэй яг юм тодорхой хэлж ойлголцох нь өөрөө чухал те. Тэгэхээр нөгөө өөрөө зэгцрээгүй те одоо толгойн дотроо ингээд зэгцрээгүй бол тэр компани ч гэсэн өөрөө ингээд нөгөө зэгцтэй явах өөрөө хэцүү
хэцүү үеийн байна гэдгээд би өөрийнхөө туршлагаас ойлгосон л да. Тэгэхээр ер нь бол одоо удирдлагч манлайлагч хүмүүс бол өөрөө бодож байгаа, санаж байгаа, зорж байгаа юмнууд өөрөө маш зэгцтэй болгох. Тэрийг өөрөө хүмүүстэй ойлгомжтой тодорхой хэлэх, тэ эргээд хүсэж байгаа үр дүнгуудээ өөрөө тодорхой байх юм бол тэнд бол тэр хүмүүс маань өөрөө ямар ч үр дүнгийг бол гарах боломжтой л гэж харддаг. Тэгвэл өөрөө одоо ерөнхий юм яриад тодорхойгүй юм яриад тэгээд дараа нь ингээд юу гэдэг нь те өөр юм яриад одоо үр дүн хүсээтэй үйл эн чинь бас ингээд ойлголцлын зүрх үүс. Тэгэхээр л компани одоо их амжилттай явахын тулд одоо дээрээсээ маш тийм зөв зэгцтэй болох хэрэгтэй байна л гэж одоо ойлгоод л одоо бас өөрийгөө тийм шаардлагатай байдал хичээгээл яваад байгаа. Тэгэхээр дээрэс нь нэмээд таны ярианаас би бол хэмжигдэхүйц байх те хүн хоорондын ойлголцол чухал юм байна. Тэр үр дүнгуудыг хэмждэг систем байж их чухал юм байна. За дээрэс нь зэгцтэй одоо харах байдал айгуу чухал юм байна гэж харж байна. Тэгэхээр энэтэй холбоотой асуухад ер нь таны хувьд одоо групп компани байгуулах явж байгааны хувьд энэ өнгөрсөн хугацаагаа харсан чи ер нь бизнес дээр авсан гол сургамжууд юу байсан бэ? Ер нь бизнес дээр алдаа оноо зөндөл байдаг шүү дээ. Зарим тохиолдолд бол алдчихж одоо заавал ойлгох тохиолдолч байдаг. Таны хувьд бизнесийн гол сургамжууд юу байсан бэ? За ер нь яг зүгээр хүн нөгөө нэг мэдхгүйгээсээ болоод их алдаа гаргадаг. Ер нь тэ одоо мэдхгүй тэгээд одоо юу гэдэг хит өөртөө бардахч байд юм уу те. Тэгэхээр яг аль болох одоо бас жоохон ухаалаг байгаад өөрийгөө бас тасралтгүй хөгжүүлээд тэ зөвхөн нэг өөрийнхөө одоо өнцгөөс харах биш бас аль болох тэр одоо олон өнцгөөс нь хараа суралцаад явах юм бол бас тодорхой хэмжээний бас бага алдаа гарах байсан болоо та гэж тийм бол хувьдаа боддог. Ер нь бол яг зөвөр өнгөрсөн хугацаанд ингээд маш их л одоо сорилтуудтай тулгарч алдаа гаргасан байгаа. Тэгээ ер нь бол яг ингээд хараад үзвэл ихэнх нь нөгөө мэдхгүйгээсээ болдог ч гэдэг юм уу те. Тэгээд ингээд гаргаж байгаа зүйлүүд ажиглагддаг. Тэгээ миний хувьд бол яг зөв аль болох одоо хурдтай их шийдвэр гаргая л гэдэг ийм байр суурьтай ер нь ажилдаг. За яг зөвч бай бурууч бай ямар ч гэсэн хурдтай яваад тэгээд ингээд явц тунд нь сайжруулад явъя гэдэг ийм байдлаар бас яг ажиллахыг л хичээдэг. За анхаа зөвхөн маш их баярлалаа. Тэгээд Монголын бизнесүүд өшөө зэгцтэй технологийн хурдтай хөгжилтэй хөл нийцүүлээд хөл нийлүүлээд алхах хэрэгтэй тэр систем төлөвүүдийг хөгжүүлж байгаа танай компанийн цаашдын үйл ажиллагаанд маш өндөр амжилт хүсье. За баярлалаа. Та бүгдийн ажилдаа өндөр амжилт хүсье. За баярлалаа.